шүүх хуралдааны өнөөдрийн шүүх хуралдаанаас Цусдан Монголтой баасан сүрэнд холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-6-гийн нийт хэсэгт заасан хэргийг хянаа хэлнэ. Нарийн бичгийн дараагаас эсхийг хэвлэлд оролцож байна. За шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх. Тэгээ суудлаасаа болсон. Асуултанд хариулахдаа үгээр хариулан толгой тахгүй тохиол зангаа эргэлэхгүй шүүхийн шийдвэрийг уншиж сонслоход байлтнаа. За шүүгдэгчийн биеийн байцаалтай танилцъя. За баасан сүрэнгийн биеийн байцаалтыг шалгая. Ялах дүгнэлтэнд бичигдсэнээс. За 78 оны 1 сарын 27-ны өдөр төрсөн 47 настай эрэгтэй бүрэн донд боловсролтой эрхэлсэн ажилгүй ам бүл 8 эхнэр 6 хүүхдийн амт Сүхбаатар аймгийн Эрдэнэцав сумын 5 дугаар багийн билүүтгэх газар оршин суух усаас авсан гавьяа шагналгүй урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй регистрийн дугаар ЭЛМ 78 Т1 2715 халиу огт чөлтмийн баасан сүр. Зөв үү? Буруу зураг хийсэн юм байна уу? Зөв. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн эрүүгийн шүүх хуралдааныг Сүхбаатар аймгийн тусгай дунд анхны шүүхийн шүүгч Болормоо бие даргаалж улсын яллагч ууган хэм билээ? Ууган Батлаа. За шүүх хуралдааны нарийн бичгийн дарга инхчин за шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэт нарыг оролцуулж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? Байхгүй нэ? За талуудад байна уу? Байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч байна уу? За. Байхгүй. За шүүх хуралдаанаар хэрэг хилцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж нотлох баримт санал хүсэлт байна уу? Байхгүй. 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 За энэ өнөөдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхээр ирүүлсэн байгаа. За шүүхийн хилцүүлгийг явуулах тал дээр санал хүсэлт байна уу? За өнөөдрийн хуралдаанд шүүгч баасан сүрэнд за скоростод бол скортой яг тохиолдож 500 сая төгрөг торох ялан саналыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдэхээр саналтаагаар шүүхэд ирүүлсэн байгаа хэрэг байгаа. Тийм учраас шүүгдэгчийн гэм буруу болоод түн хүлээж эрүүгээр ажиллахын тухай улсын ялагчид зөвлөлтөө хэлэх саналтай байна гэж байна. За өмгөөлөгчд санал байна уу? Улсын ялагчид саналыг дэмжиж байгаа. За их хүүхдтэйгээ танилцсан тийм ээ? Танилцсан. Гарын үсэг зурсан. За хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үү? Хин нэг хүлээн байгаа. Зөвшөөрч байгаа юу? Тий. Бусдын зүгээс одоо албаар шаардаж хүлээн зөвшөөрүүлсэн зүйл байхгүй юу? Байхгүй. Буруу. Буруу үйлдэл хийсэн дээг эвшиж байгаа. За. Яллах дүгнэлтээ гардаж авсан уу? Гардаж авсан. За. Хэргийн материалтайгаа бүрэн танилцсан уу? Бүрэн танилцсан. Буруутгаж байгаа хэргийн нөхцөл байдал, прокурорын сонсголтын ял, хүлээлгээс хариуцлагын төрөл хэмжээ, түүний үр дагаврыг ойлгож байгаа юу? Байхгүй. Ойлгож байгаа юу? Тий. За, ямар ял? Амтул 5 галтай. За. За, нотлох баримтаас шинжилэн судлах зүйл байна уу? Байхгүй нэ? За. Байхгүй. За тэгвэл нотлох баримтыг шинжилэн судлах тооцоо. Байхгүй. Прокурорын дүгнэлтийг саналыг сонсчээ. Улсын ялагчид 2023 оны 6 сарын 27-ны өдөр шүүгдэгчийн гэм буруу болон түн төлөөлөл эрүүгээр ажиллах тухай Сүхбаатар аймгийн прокурорын бодлогын хэрэг бүрт мөрдөн байдлын ажиллагаанд танилцах хяналтын прокурор хууль залтын дэд зөвлөхийн ууган Батбий прокурорын тухай хуулийн 17 19-р зүйл эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуулийн 34-7 35 24-р зүйлийн нэг хэсгийг тус удирдлага болон
Тайлбарлуулсан журмаар хэн шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эргүү үйл нусгаангийн 11 дугаар зүйлийн 1 хэсэг заасан гэмт хэрэгт холбогдсон Ч баасан сүрэнд холбогдох 253 7 177 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын ялагчаар оролцсон дараах төлөвлөгөө гаргаж байна. Шүүгдэгч баасан сүрэн эргүү үйл нусгаангийн 11 дугаар зүйлийн 1 хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хөрөх санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тодорхойлох төлөвлөгөө гаргаж байна. Шүүгдэгч баасан сүрэн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууга хүлээмжшүүлж хогсчийн огцыг барагдуулсан гомд сонслог хэмжих зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдээлэл өгөх гэмт хэргийг нотлох дэмжлэг үзүүлсэн болон хувийн байдал зэргийг харгалзсан. Тайлбарлуулсан журмаар хэн шийдвэрлэх хүсэлтийг нь хүлээн авч түүнд эргүү хэрэг хэн шийдвэрлэх үеийн 17 3 дугаар зүйл заасан удирдлага болон эргүү үеийн тусгайгийн 11 дугаар зүйлийн 1 хэсэг зааснаас 500 нэгтэй шинж хэмжээний буюу 500 сая төгрөгөөр торох ял оногдуулах тухай саналыг танилцуулахад хүлээмжшүүлсэн тул уг саналыг батлуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б мөнх нарангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогч Б мөнх нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг хэмжүүлсэн байранд гаргаж өгөөгүй ба хохирогч нь ялагдагчаас идэвхтэй учирсан хор урьдчилгааг нэхэмждэггүй болохыг илэрхийлсэн. Мөн хэрэгт хохирогч Б мөнх нар нь өөрийн бид өчсөн дээр тэмцээг үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн даатгалын сангаас зал гаргуулдаг болно. Шүүгдэгчийг баригчлаагүй цагдаа өгөөч ээлжлэл оруулан тооцоолох саналгүй байна. Хэрэг битүүм болон хороо авсан зүйлгүй байна. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шийдвэр тогтоол хуулийн хүчин зүйлсээр болон шүүгдэгчид урьд авсан хувийн талаар дасан зэргийн шаардлага хэмжээг төмөр өргөжлүүлэх гэсэн төвлөрөө гаргаж байна. За өнөөдрийн шүүх хуралд тэгтээ баасан сүргийн өмөрч оролцож байна. За баасан сүр маань эргүү үйл тусгайгийн 11 нэг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хийсэг хүлээн зөвшөөрч прокурор улсын ялагчтай ял тогтсон учраас прокурорын саналыг дэмжиж байна. Өөр ажиллах зүйл байхгүй. За баасан сүрэнд шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Санал байхгүй. За шүүх хуралдаанд төвлөрч